Та бүхэндээ мянган залуу мянган санаа төслийн үйл ажиллагааг танилцуулъя. Сонгон найрхан дүүргийн засаг даргын 2019 оны А65 дугаар захирамжаар дүүргийн залуусыг бие даан төсөл бичих аргачлалд сургах амжилттай суралцагчдыг олуулсан болон улс орон нутгийн томоохон төсөлд хамруулж ажлын байраар хангах шилдэг шинэ санал санаачлаг гаргасан төслүүдийг дэмжиж ажиллах зорилгоор мянган залуу мянган санаа төслийг засаг даргын тамгын газар гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн хилцээнд дэргэдэх залуучуудын хөгжлийн төв бусад төрийн болон төрийн бус олон улсын байгууллагуудтай хамтран 2019 оны 1-р сараас эхлэн зохион байгуулж байна. Төслийн хүрээнд 8 удаагийн сургалт арга хэмжээг зохион байгуулж нийт 810 залуус иргэдийг хамруулсан. Тус сургалтанд хамрагдсан иргэдийн шалгарсан төслүүдээс танилцуулъя. Сайн байцгаана. Наа Эрдэнэцааны Батмөх гэдэг. Би Сонгон найрхан дүүргийн 7 дугаар ороонд оршин суудаг. Сонгон найрхан дүүрэг болон Сонгон найрхан дүүргийн дэлхийн зүүн байгууллагын хөтөлбөрийн өрөөнд зарлагдсан төслүүд бүрт манай цех шалгарсан байгаа. Тэгээ манай цехийн хувьд бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн туслах хэрэгсэл тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн туслах хэрэгсэл тоног төхөөрөмж гэхээр тусгаас бэлтгэлтэй сандал, алхуулагч, зогсоогч 2-3 үйлдэлтэй тийм төхөөрөмжүүд байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь ганцаараа сууж чаддгүй хүүхдийг суулгаж сургадаг. Сууж сурсан хүүхэд зогсож сурдаг. Зогсож сурсан хүүхэд алхах оролдлого гэдэг. Ийм хүүхдүүд маань байнгын хэвтэрд байдгийг бол маш цусны эргэлтгүй, хоолны шингэлтгүй тийм муу үр дагавартай байдаг. Тэгээд ийм тусгай төхөөрөмж хэрэглэснээр цусны эргэл сайжирч, хоолны шингэж сайжирч бид маш сайн үр дүн үзүүлдэг. Импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнүүд бол тэр болон хүүхдэд таарддаг, томдох, багадах, тэгээд хүүхдийн тухайн онцлогоос шалтгаалж тохиромжгүй байдаг. Манай цех бол тухайн хүүхдтэйгээ яг бие дээр нь хэмжээ аваад биеийг нь онцлогт нь тааруулж ямар үйлдэлтэй хиймээр нэг тухайн бүрт нь тааруулж хийж байгаа. Намайг Аруна гэдэг. Би 25 дугаар ороонд амьдардаг. Би мянган залуу мянган санаа төсөлд орсноор цэцэрлэгийн хүүхдүүдийн гудас, ширмэл, хүүхдийн байдаг аймс хийх төсөлд оролцсон бол манай бүлэг маань шалгарсан. Тэгээ бидний үйл ажиллагаа бол 3-4 жилийн хугацаанд жигдрээд эхэлсэн байсан. Энэ төсөлд хамрагчдаар бид нэр тоног төхөөрөмжтэй болсон. Ямар ч байсан хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор эсхийн бүтээгдэхүүнээ таниулах зорилгоор амжилттай болсон. За сайн байна уу? 252 дугаар цэцэрлэгийн багш ганц цаг байна. За манайх маань мянган санаа мянган төсөлд манай цэцэрлэгийн маань эрхлэгч Эрдэнэцул, эмч маань насан жаргал, багш ганц цаг, хэсгийн ахлагч суудагийн ингээд 4 өдрийн бүрэлдэхүүнтэй мянган санаа мянган төслөө хэрэгжүүлж байгаа юм аа. За тэгээд мянган санаа мянган төслийн маань хэрэгжилт нь болохоор энэ замыг ингээд налуу юм цемент байсан замыг тэгшлээд явган үний зам болгоод тэгээд энэ чинь ингээд зүлэгжүүлээд ногоон зам тавих тийм төсөлтэй байсан. Тэгээ одоо ингээд явган үний замаар тавьсан байгаа. Энэ чинь одоо моднуудаа босгоод одоо тэгээд төсөл маань 80% хэрэгжиж байна гэж бодож байна. За би Сонгон найрхан дүүргээс зохион байгуулсан мянган залуу мянган санаа төсөлтөд хамрагдаад одоо Сонгон найрхан дүүргийн 31 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 ус түүхээрийг сонгоо авч төсөл өгсөн байгаа. За энэ төсөл байна одоогийн байдлаар бол 80% явуулж байгаа. Ерөнхийдөө ус түүхээрнүүдийн
энэ ус шүүрүүлэх талбайг сайжруулах гэсэн тийм төсөл байна. Энэ төслийн хүрээнд бол одоо яг энэ 31-р хорооны нутаг дэвсгэр дээр байрладаг 5 ус зүгөх байрыг одоо судалгаа хийсний үндсэн дээр гаргасан байгаа. Тэр ус зүгөх байрууд маань одоо ус шүүрүүлэх талбай байхгүй улмаас одоо зуны цагт шавар шавхаа тогтдог. Өвлийн цагт бол одоо их хэмжээний мөс овоож хөлддөг. Энэ дээр хүүхдүүд унж бэртэж гэмтдэг ийм асуудлууд хүндрэлтэй асуудлууд тулгардаг. Энэ асуудлыг одоо шийдэхин тулд одоо ус шүүрүүлэх талбай тийм төсөл бичсэн байгаа. Бид нэр 2019 оны 4 сард сонгон хайрхын дүүргээс 1000 төсөл гэсэн залуучуудын төсөлд хамрагдсан. За тэгээд бид урд нь бол энэ үйл ажиллагааг бол энэ бүтээгдэхүүнийг төрөл урд нь хийдэг гэсэн. Тэгээд бидний хийжсэн ажил маань зогсон шалтгаан бол бид дахиад нөгөө үргэлжлүүлээд явах байр байхгүй. Байр суусанд байхгүйс учраас тэгээд үйл ажиллагаагаа хийхээ болсон юмсэн. Тэгээд энэ төсөлд хамрагдсанараа төслөөс манд бид нэр 3 ээж нэг баг болоод тэгээд энэ 1000 төсөлд зорилт бүлэгт төсөл бичиж оролцсон. Тэгээд төсөл маань шалгалсан. За тэгээд энэ байрыг энэ албан газраас бид албан газрын байрыг түрээсгүйгээр харин энэ дотор тал бол хуучин бол айгүй хэвдрэл гэмтэлтэй бүгд хаалган хэвдэрхий тийм газар байсан. Тэгээд энэс бол 1000 зорилт бүлэг төслөөс бид хамрагдсанаар тэр мөнгө санхүүжилтээр бид бүх засварыг хийгээд тэгээд ямар ч зүйл бидэд хэрэгцээтэй бас байгаа өөртөөхөө байгаа материал дээр үндэслээд бас төсөл дээр бидэд хэрэгцээтэй бас энэ шарх шүүгээ болон бус бидэд хэрэгцээтэй энэ түүхийг бүтээгдэхүүнээр хангаад тэгээд өнөөдрөөс 7 сараас эхлээд бид энэ төслийн ажлыг хийж гисэн. За тэгээд манай энэ тус яг бидний амьдарч байгаа дүүрэгт бол ерөнхийдөө амьдралын боломж муутай ер нь бол одоо хагас үн бүтэн үн ер нь нийгмийн жоохон нийгмэд жоохон одоо нийгмийн давхарх жоохон хүн тийм давхарх хүмүүс хүүхдүүд бол илүү энэ аваар байдаг болохоор бид нар хороотойгоо хамтраад одоогийн байдлаар бид 20 хүүхдэд өглөөний унд болон өдрийн ундаар үлчиж байгаа. За сайн байцгаана уу. Бид нэр 3 сард 1000 залуу 1000 санаа төслийн ээлжид сургалтанд суугаад энэ төслийг бичиж өгсөн. Тэгээд энэ төсөл маань амжилттай дэмжигдэж хэрэгжихэр болсон байна. Төсөлд шаардлагатай материалууд маань ирсээр хамгийн сүүлийнх нь 8 сарын 31-нд ирснээр бид энэ төслийнхөө орчин бүрдүүлэх ажилд орсон. Одоогоор бид 70% тавьж байна. Эх 7 хоногийн нэгдгээс бид үйл ажиллагаа эхэлнэ. Гэр номын сан болон сургалтын орчин бүрдүүлэх төсөл бичсэн ба. За яг энэ миний зогсож байгаа энэ хэсэгт бол бид хичээлийн ширээ хийгээд энэ зөвхөн сургалтын орчин энэ сургалт явуулах орчин бүрдүүлнэ. Харин нөгөө хэсэгтээ болохоор тоглог тавтай ширээ санал тавиад хүүхдүүд хичээлээ хийх, ном унших, тийм уншлагын танхимыг бүрдүүлнэ. Тэгээ олон залуучууд нь бас энэ төсөл дахин хамрагдаж эх орондоо баялагийг бүтээгээсэй гэж хүсэж байна. За сонгон хайрхан дүүрэгт одоо 1000 залуу 1000 санаа гэдэг ийм нэртэйгээр бид нар энэ төслөө одоос хэрэгжүүлж байна. Энэ бол одоос дүүргийн хэмжээнд одоо ажилгүйдлийг бууруулах 40-с дээш насны залуучуудыг одоо бас мөн ажлын байраар хангах гэсэн энэ хөтөлбөрийн хүрээнд одоо бид нар бол дүүргийн сэдрэн санаачлагаараа зохион байгуулж байгаа энэ ажил төсөл хөтөлбөр маань бол амжилттай хэрэгжиж байна. Хуваарь хөдөлмөр эхэлж байгаа залуучууд энэ төсөлд хамрагдаж мөн манай дүүргийн одоо дэлхийн зүүн олон улсын байгууллагаас манай дүүргийн сэдрэн тамга газартай хамтраад ингээд манай нийгмийн хөгжлийн хэлтс, за хүүхдгээрээ залуучуудын хөгжлийн хэлтс гэдэг энэ хэлтсүүд маань бол нэлээдгүй бас хугацаанд энэ ажлуудыг зохион байгуулж одоо яг байгуулсан энэ ажлын хүрээнд бол нийтдээ 14 одоо бас төсөл энэ дээр шалгараад үүнээс бол одоо бас 6 одоо ажлын байрыг бид нар бас нэлээд сайн болж байна гэж үзэж байгаа. За хүмүүс бол энд бол маш идэвхтэй хамрагдсан. Нэлээдгүй ажлын байрууд одоо бий болж
энэ залуучууд бол бас энэ үнэхээр иргэдийн төлөө, хүний төлөө одоо мөн бас өөрсдийнхөө одоо хийж байгаа энэ бүтээлийг бас бий болох, олонд танигдах энэ чиглэлээр бол нэлээдгүй ажлууд бол бас хийгдэж байгаа нь бас таатай байгаа. За мянган санаа бас төслөөр бол дүүргийн хэмжээнд одоо бас гаруурлаар юм хийж байгаа одоо гарууллын инновацийн төвгээд одоо бас бүс бүсдэр энэ гаруурлаар хувийн үйлд хөдөлмөрлөж байгаа энэ хүмүүсийг дэмжих ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор дөрвөн бүсдэр бол энэ салбаруудыг нээж байна. Одоогийн байдлаар бол ер нь баян шүү толгойд салбар дээр бол албисаар бол ингээд дүүргээс зохион байгуулад дэмжээд ажлын байраар нь хангаад явж байгаа ийм иргэд байна инновацийн төвгээд. Мянган залуу мянган санаа төсөл маань маш их амжилттай хэрэгцээ. Олон залуучуудын санал санаачлагыг дэмжсэн, олон залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлсэн, нийгэм дэх оролцооных нь байр суурийг нэмэгдүүлэх замаар залуучуудын хөгжлийг дэмжсэн, залуучуудын хооронд нь холбож өгсөн төсөл болсон. Цаашид бид нэр энэ төслийг өргөжлүүлнэ. Өөрөөр хэлбэл одоо ганцхан дэлхийн зүүн олон улсын байгууллагын санхүүжилт гэхгүйгээр олон улсын одоо төсөл хөтөлбөрүүдтэй холбох замаар залуучуудынхаа санал санаачлагыг бол дэмжиж ажиллана гэсэн бодлого чиглэл барьж байгаа. За мөн дээр нь нэмээд эрүүл мэндийнхаа салбарыг залуучуудыгаа эрүүлжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, босрлын төвшин сайжруулах чиглэлүүдээр бол мэдлэг ур чадварыг сайжруулах чиглэлүүдээр бол бодлогын хэмжээнд бол холбож ажиллана гэсэн зорилт тавин ажиллаж байгаа.